Сайн байцгаана уу? Тавлаг ор хөндлөлийн даавал үйлдвэрлэгч Чулуун Цэцэг байна. Та бүхэнд бяцхан зөвлөгөө хүргэх гэж байна. Ор хөндлөлийн даавыг одоо мэдээж хүн болгоно л 1-2 хоногт угаадаг гэдэг бол мэднэ. Гэхдээ угаагаад заавал эндүдж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө бактери нэрээсээ устдаггүй. Ер нь бол хүний биеэс унж байгаа үс тэгээд нүдэнд харагдахгүй найрсны энэ гуйц эсгүүд бол маш их бактери агуулж идэг. Тийм учраас ер нь бол 1-2 хоног заавал ор хөндлөлийнхаа даавыг сольж явах нь зохимжтой. Тэгээ ор хөндлөлийн даавны хонгийг сэргээ гэх юм бол ор хөндлөлийн даавгаа угаачаад гашилсан сүүнд хийгээд 3 цаг байлгачаад яг угаадаг гормоор нь угаагаад эндүдэх юм бол маш сайхан өнгөн сэргээд аюу гоё зөөлрдөг байгаа. Тэгээ ор хөндлөлийн даавыг бүрэн сайн ариутгах юм бол хужиртай усанд бас нэлээд хэсэг байлгаж агаад угаагаад гаргах юм бол ор хөндлөлийн даав бүрэн ариутгахаас гадна өнгө нь маш сайн сэрэгдэг. Дэрний эрүүл ахуй гэж хэлэхэд дэрийг бол одоо хүн жилд нэг удаа ч юм уу заавал сольж явах хэрэгтэй гэдэг тий. Даав янз бүрийн ингэж хэвстэй. Тэгвэл одоо ноосоор хийсэн дээр бол хүний эрүүл ахуйд бол хамгийн тохиромжтой. Тэр нь бол ноос нь бол ер нь өөрөө ингээд байгалийн яг нөгөө цэвэр түүхий дээр хийгддэг учраас одоо амьсгалж яадаг. Тэгээд нөгөө наранд хэрвээ ингээд тавьчих юм бол ингээд буцаал нарнаас нөгөө ариутгагдаад өөр ингээ байгалийн амьсгалдаг учраас буцаад ингээ сэвсийгээл ирдэг. Тэгээд тэр нь бол хүний эрүүл мэндэд хэрэгтэй ер нь удаан хугацаанд хэрэглэхэд зохимжтой байдгийн байна. За баярлалаа.